Өнөөдөр сугаас та бүхнийхээ амрыг ирэн мэдчилж байна. Археологийн нууцуд нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. За дугаарыг хамтран ажиллагчаар худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах онтой эм технологи компани болон Од мөндрийн алтан гишүүд ивэнд итгэж ажиллаж байна. Нэвтрүүлэг NTV, Од мөндөр радио 107 83.3 гэсэн хос төлгөөнөөр та бүхэндээ хүрдэгэ. Студид Америк сургуулийн түүхийн багш Марат хаан, хөтлөгч Уран Чимэг хоёр ажиллаж байна. За ер нь хайр байгаагүй бол энэ хорвоо яг ямар байх байсан бол бид хайрынхаа төлөө бас юу хийж чаддаг вэ те? За хүн төрөлхтөн он цагийн уртад хайрын төлөө дайн хийж, бүр улс байгуулж, бие биенээ хорон хөнөөж, бас аварч инэрсэн ийм түүхүүд маш олон байдаг. Бас цаг хугацааны уртад үл мартагдах гайхалтай бүтээл төрүүлж олныг үлдээсэн. За зарим нь хайрынхаа дурсгал зориулан цасан цагаан гантгаар гэрэлт бунхан бүтээсэн өнөө цагийн 7 гайхамшигын нэг болж үлдсэн байдаг. 14 наснда анхны харцаар дурлаж, хожим ханиланд сууж 14 хүүхдийн эх эцэг болсон Жахан хаан, Мумтаз Махал хоёрын гайхамшиг тайрын түүхийн бэлэг тэмдэг цаг усаар хагацны гашуун эмгэлийн гэрчин Таж Махал гэдгийг бол бид сайн мэднэ. За Таж Махалын түүх бас ихэнх үедээ их гоё сан явж байгаа. Сүүлдээ яг тэр Жахан хаан те гэрийн хорионд орж байгаа шүү дээ. Гэрийн хорионд ороод сүүлдээ Таж Махалыг алсаас харах ингээд хоригдоо сууж байгаа шүү дээ. Тэгээ сүүлдээ ингээд нүд хараа мараа байхгүй болоод охин нь нөгөө тойл авчирж өгөөд Таж Махалыг харуулдаг байсан гэдэг. Тэгээ сүүлдээ нөгөө төгсгөл хэсэг нь айгүй эмгэнэлтэй те хичнээн агуу хайрын түүх боловч сүүлдээ үр хүүхдүүд нь өөр хоорондоо яаж алалцж байгааг ингээд нүдэрээ хараад ингээд бүр сэтгэл санаагаар ундаг. За ингээ ярангуут хүмүүс яг Таж Махалын тухай ярих гэж магадгүй гэж бодож магадгүй. А гэтэл өнөөдрийн дугаарын маань те сэдв болвол бас нэг агуу хайрынхаа дурсгал зориулан бүтээсэн нэгэн гайхалтай цогцлборын тухай археологийн нууцуд нэвтрүүлгийн энэ дугаартаа ярихаар бэлдсэн. За өнөөдрийн нэвтрүүлгийг бол сэдв уул хөрөөдөж зөөсөн түүх буюу Абу Симпл. За энэ дээр бас нэг хатны тухай гарч ирж байгаа байхгүй. За тэг хатан гэхээр чинь ер нь түүхэнд бол нэг их хатан гэдэг бол ирэмбэрэ те нэлээд дээгүр яваад байдаг. Жишээ нь хэдүүлээ харахад бол бүх цаг үеийн хамгийн номер 1 хаан Чингис хааны хатан бүртөө өвчин болвол бүртөө өвчнөөс төрсэн 4 хүүгний чи аль нь хаан ширээн суух вэ гэж босод хаттад асууж байгаа. Энэ бүх зэрэгээс нь ер нь 13 дугаар зуунд Монгол хаад яг л хаттай нэг ингээ зэрэг зиндаанд суудаг гэсэнтэй их хатантайгаа гэх мэтлэнгээр бас Монголын түүхтэй ч гэсэн ингээ холбоотой зүйлүүд зөндөө байгаад байдаг. За Абу Симпл одоогийн Египтийн өмнөд хэсэгт Асуан мужид Насир нуурын баруун эрэгт орших Абу Симплийн агуу 2 дугаар Рамзес өөртөө бас хайрт хатан Нефертарита зориулан бүтээсэн байгаа байхгүй. За тэгэхээр 2 дугаар Рамзес гэж хэмбэ гэдэг нь бол эцэг 1-р Сити. Эх нь болохоор хатан Тиа. За тэгээд Харим Хэбийн одоо хаанчлалын үед төрсөн ба түүний өвөө Рамзес 1-р Рамзестэй. За энэ хаан ширээн суух үед бол 2 дугаар Рамзес 5 настай байсан байгаа. За тэгээ өөрийн эцэг хаан ширээ одоо 1-р Ситийн те хаан ширээнд суусан энэ үед бол яг эцгийнхээ одоо өвөл хэрэгтэн туслаад өсвөр насндаа туслаад дээрэс нь энд одоо улс орныг удирдах цаг хугацааны аясаар бусад газар нутагт те улсад алдсан газар нутгаа эргүүлэн авах эцэг өвгдөөс одоо өвлж ирсэн те энэ газар нутгаа гэд эзэмших энэ бүх зүйлд бол гэд суралцаад өссөн байгаа байхгүй. За ингээд эцэг Сити нас барсны дараа буюу 2 дугаар Рамзес яг 16 наснда хаан ширэнд суусан байдаг. За түүний үлдээсэн өв соёлоос бол онцгой нэг нь бол хаднаас хийлэн бүтээсэн аврах 2 сүм. За энэ зөвхөн хайрын бэлэгдэл төдий бус түүхт ялалтын бэлэг тэмдэг эртний Египтийн фараонуудын сүр хүчийг илтгэх цогцлбор байгаа байхгүй. За эртнээс идүүгээ хүртэл хадгалагдсан үлдсэн бараг л бүхий л сүм хийд барилга байгууламжийн адил Абу Симплж мартагдан орхидож дахиж сэргээж судлагдсан түүхтэй. Гэхдээ эртнээс идүүгээ хүртэл хадгалагдсан үлдсэн бараг л бүх сүм хийд барилга байгууламжаас ялгаатай нь Абу Симпл буйраа сэлгэн нүүсэн түүхтэй байдаг. Тэгэхээр хаднаас хийлэн бүтээсэн 2 том сүмээс бүрдэх Абу Симплийг нийтийн тооллын өмнөх 13 дугаар зуунд Египтийн шинэ хаад те улсын үед яг тодруулах юм бол Египтийн хаадын угсаа гэж явдаг те энэ угсааны 19 дугаар угсааны хамгийн алдарт фараон болох 2 дугаар Рамзесийн зарилгаар барьсан бөгөөд их сүмийг 2 дугаар Рамзест бага сүмийг хайрт хатан Нефертарид зориулан бүтээсэн байгаа юм. За түүхэнд ялагч хэмээн нэрээ мөнхөлсөн агуу фараон 2 дугаар Рамзесийн хийсэн Кадешийн тулаанаас Абу Симплийн түүх ихтэй. За тэгэхээр энэ бол дайн тулаанаас ихтэй болж тарах гэдэг нь тий. Хаан ширээнд суусан 5 дахь жилдээ 2 дугаар Рамзес Кадешийг дайлаар мордсон. Энэ тулааны тухай ярихаас өмнө тухайн үеийн нөхцөл байдлыг товч авч үзэх нь зүйтэй байгаа юм.
Тухайн үед Египт болон Хетийн эзэнт гүрэн газар дундын тэнгисийн зүүн бүс нутагт ноёрхож байсан хоёр гол хүч байсан байгаа юм. За Египт Нийл мөрний үржил шимтэй сав газарт түшиглэн төвлөрсөн захиргаатай эдийн засаг нь харьцангуй хөгжсөн тогтвортой улс байсан бол Хетийн эзэнт гүрэн нь өнөөгийн Туркийн төв хэсэгт Анатолиа, Сир, Месопотамиг холбосон газрын худалдаа, төмрийн нөөц, цэргийн технологи түшиглсэн харьцангуй уян хатан холбоотой бүтцтэй улс байсан байгаа. Тухайн цаг үед хүчрхэгжин гарч ирсэн өөр өөрийн онцлогтой энэ хоёр улсын маргаан хожимын тулааны гол шалтгаан нь өнөөгийн Сирийн нутагт байх ялангуяа Катиш хот болж хуурж байгаа юм. Яагаад заавал Катиш хот вэ гэхлээр Катиш бол Оринтес мөрний дагуу оршдог Египтийг Месопотамтай холбосон худалдааны замыг хянах боломжтой стратегийн чухал цэг байсан төдийгүй Зис, Мод, Адуу, байлдааны тэрэгний эд анги зэрэг тухайн үеийн цэргийн болон эдийн засгийн чухал нөөц дамжин өнгөрдөг онцгой бүс байсан байна. За хоёулаа яг нийтийн тооллын өмнөх 13 дугаар зууны үеийн түүхэн үйл явдлуудыг ярьж байгаа. Саяны энэ Катиш хот бол тэр байлдааны тэрэгний эд үлдтэй эд анги ингэж угсардаг ингээд олддог зүйл гэж хэлээд нь шүү дээ. За гэтэл яг цаг хугацааны үед Монголын түүхтэй ч гэсэн эн чинь хүрэл зэвсгийн үед холбогдож байгаа юм. Уушгийн үеийн хүн чулуун хөшөө гэдэг ч юм уу те буган хөшөө. За энэ буган хөшөөнд бас нэг юм бүсний орчим нэг тоног байдаг байхгүй. Энэ тоног бол тухайн үеийн хүрэл зэвсгийн үед Монгол нутагт байлдааны тэрэг хэрэгэлдэг байсныг бас харуулж байгаа юм. Жишээ нь одоо хэдүүлээ Египтийн фараоны бунхнуудаас олддог тэр байлдааны тэрэг те ингээд жад барьцсан одоо Тута хамуун гэл бунхнаас олдсон. Эсвэл одоо ингээд Египтийн одоо хадны зургнууд дээр байгааддаг, харан зургнууд дээр, бунхны зурган дээр байгаад байдаг. Эдгээр тэргүүд дээрээс нь эртний тэр Грек, Ромын ингээд бас байлдааны тэргүүд байгаад л шүү дээ. Тэгээ эрнийг яг ерөөсөө Монголд бодоол төсөөлөд үзчих бас боломжтой байгаа. Яг хэрэгсүүрийн соёлыг бүтээсэн буган чулуун хөшөө те үйлэгч арт түмэн ч гэсэн яг ийм зүйлийг хийдэг байсан байгаа юм. За тэгэхээр энэ онцгой бүс буюу Катиш те иймээс Катишийг хэн эзэмшин тэр нь Сирд нөлөөгөө тогтооно гэсэн үг байсан байгаа байхгүй. За 2 дугаар Рамзес хаан ширээнд суух үед бол Египт өмнөх фараонуудын үед алдсан умард нутгаа эргүүлэн авах, бүс нутагтаа нөлөөгөө сэргээх шаардлагатай болсон байгаа юм. Тэрээр засаглалынхаа эхний жилүүдэд томоохон барилга байгууламж, сүм хийд боцгож, өөрийгөө бурханд ивээгцэн химэн баттахын зэрэгцээ гадагшаа аян дан хийж цэргийн амжилт гаргахыг зорьсон байгаа юм. За өөрөөр хэлэх юм бол Катиш руу хийсэн аян дайн нь зөвхөн газар нутгийн төлөө бус Рамзесийн сүр хүчийг харуулах улс төрийн том алхам болсон байгаа байхгүй юу. За нөгөө талд Хетийн хаан 2 дугаар Муватали Египтийн умард зөвхт тэлэх орлогыг таслан зогсоохын зэрэгцээ өөрийн холбоотнууд болох Сэрийн хот улсуудыг хамгаалах шаардлагатай ингээ те нүүр тулж байгаа. За энэ хоёрын хэрэгцээ шаардлага нэг цэгт буюу Катиш хотод огтлцож штэ те. За энэ Катиш хотыг эзэлж авсан нь илүү одоо хүч нөлөөтэй болох гэдэг юм. За Хетүүд энэ хотуудаас татвар авч цэрэг татаж худалдааны ашиг олдог байсан тул Катишийг алдах нь тэдний эдийн засгийн суурийг ганхуулна гэсэн үг гэж байгаа байхгүй. За иймээс Муватали Катишийн ойролцоо асар их цэрэг төвлөрүүлж ингээд ирж яваа дайнд бэлдэж эхэлсэн байгаа. Бэлдээд бэлтгэлдээ сууж исэн байгаа байхгүй. За ингээд тэд дайцсан хоорондоо. Удаан хугацаанд бэлдсэн ч нэг л өдрийн дотор өрнөсөн Катишийн тулаанд ялагч байхгүй. Гэвч хүчрхэг хоёр улс аль айландаа бүрэн дийлдэх боломжгүйг ойлгосон нь эргэлтийн цэг ойлголтын төв гэж үзэж болж байгаа байхгүй. За яг 1 жилийн өмнө бол манай Од Мөндөр сувгийн хамт олон маань бүгдээрээ Египтээр аялсан. За энэ аяллаа үеэр ер нь 2 дугаар Рамзестэй холбоотой одоо бүхий л зүйл дээр бол энэ Катишийнхаа дайныг ингээд илүү онцгойлсон, дүрсэлсэн тий ийм зүйл бас ингээд гарч ирээд байдаг. За тэгээ энэ бол ер нь бол хаан өөрийгөө бурхан гэж боддог байсан тийм бурханлаг дээрээс нь аян дайны гавьяа ихтэй гэж өөрийгөө бусад ард түмэндээ ингэж сурчлахыг бодож исэн зүйл нь энд ингээ илэрч гарч иж байгаа байхгүй. За Египт Нийл мөрний савд төвлөрсөн эдийн засгаа Сир хүртэл сунгах хангалттай нөөцгүй. Харин Хетүүд олон фронтод нэгэн зэрэг дайн хийх чадваргүй байсан. Гэвч энэ тулааны дараа Рамзес айрмаа шинчилж мэрэгжлийн цэргийн системийг нэвтрүүлсэн байна. Мөн түүнээс гадна айрамдаа хурдтай хүчтэй техникүүдийг ашиглахад бас анхаарч эхэлсэн гэж үздэг. Катишийн тулаанаас 15 жилийн дараа бүс нутагт Ассир улс бас хүчрхэж эхэлсэн. За нөө Ассирийн соёл гэж яриад байдаг шүү дээ. Энэ Ассирууд ч бас өөрийн гэсэн соёлтой ийм ард түмэн байгаа байхгүй. За энэ улс хүчрхэж ирж байгаа нь бол буцаагаад Египт болон Хеттэй энэ хоёр улс
ингээ заналт хийлэх те аюул хийлэх ийм зүйл болоод байгаа байхгүй. Тэгэхээр шинээр мандсан хүчтэй улсаас өөрсдийгөө хамгаалахын тулд олон жилийн өмнө дайдж байсан Египт болон Хет улс бол хоорондоо энхийн гэрээ байгуулсан түүхтэй. За хос хэлээр бичигдсэн энэ гэрээг дэлхийн хамгийн анхны дипломат баримт бичигч гэж үздэг бөгөөд нөгөө талаас энэ бол Рамзесийн баримтлаж байсан гадаад бодлогыг ойлгох маш том баримт болж байгаа. Энхийн гэрээ гэсэн чи ямар сонсчихсэн те одоо Монголын бас хүнүүгийн төвхт энхийн гэрээ гэж яддаг. Тэгээ цаг хугацааны хувьд ойролцоо ямар вэ те? Тэ яг зөв шүү дээ урна. Энэ хүнүүгийн энхийн ургийн гэрээ гэж байгаа те. За энэ энх ургийн гэрээ гэдэг бол Монголын хамгийн анхны төрт улс эзэнт гүрэн хүннүү гүрнийг үндэслэн байгуулсан Модон Шанью хан улсын одоо хамгийн анхны хаан бас те хан улсыг үндэслэгч Гауди Лебан. За энэ хаантай Гаузо те. За энэ хаантай бол дайн хийсэн дайны дараа бол хоёр улсын хооронд энх ургийн гэрээ байгуулагдсан байдаг. Нийтийн тооллын өмнөх 198 он баггүй. Тэгэхээр энэ нийтийн тооллын өмнөх 3 дугаар 100 гэж бодоод үзэх юм бол энэ цаг хугацаанаас 1000 жилийн дараа байгаа. Нэгдүгээр 1000 жилийн дараа. Гэтэл энэ яг хүнүүгийн одоо саяны энх ургийн гэрээ шүү дээ. Энийг нэг хэсэг түүхэнд бол хамгийн анхны нүүдэлчин болон суурьшмал ард иргэдийн хийсэн гэрээ гэж үзэд байсан. Гэтэл манай сонсогч нар бас сайн мэдж байгаа бол модуноос өмнөх 1000 жил гэдэг дугаартаа би бас ярьсан байдаг. Нийтийн тооллын өмнөх 569 онд тахгүй. 69 онд Нангиадын зин улс Рүн аймагта Хөөрөн гэдэг нэрийн дор энх ургийн гэрээ байгуулсан байдаг. За энэ гэрээний зааснаар бол нэгт харилцан үл довтолцох. Хоёрт дотор газрын сайн дарс, сайхан хүүхнэр нүүдэлчдээс адуу, мал, арьс шир солилцох. Гуравт нь харилцан ураг барилцах. Замаар ноёрхогч ангийн хооронд ураг төрлийн холбоо тогтоох зэрэг хид хідэн заалт оруулж ингэ тохиролцсон байдаг байхгүй. Тэгэхээр саяны хүннүүгийн эзэнт гүрэн хан улстай хийсэн энх ургийн гэрээнээс даруй ахаад 300 гаруй жилийн өмнө бас нүүдэлчд бас суурьшмал иргэдтэй бас гэрээ хийжсэн гэдгийг харж байгаа. Тэгэхээр энэ бол саяны дэлхийн нийтийн хамгийн анхны гэрээгээд байгаа та чинь цаг хугацааны үед ингэ илүүл те ойртод байгаа сте. За тэгвэл саяны 2 дугаар Рамзес Хетийн хаан хоёрын хийсэн энэ бол гэрээ болвол инх найрамдал те тайван харилцан тусалцах гэдэг зүйл байсан болвол нүүдэлчдийн хийсэн саяны хамгийн анхны гэрээ шүү. Модон шаниугаас өмнөх те тэр хөөрөн гэдэг гэрээ бол ер нь яваанд бол нүүдэлчдийг устгах гэрээ байсан байгаа байхгүй. Сая гэрээнийхэн заалтын сайн харсан болвол нөгөө ураг холбоо тогтоох сайн дарс сайхан хүүхнэр тий арьс шир мал бүтээгдэхүүн авах гэдэг нь буцаагаад суурьшмал иргэдэд бол энэ бол ховор зүйл арьс адуу мал ном сум те гэх мэтлэнгээр инх цагт бол гуйгаач олддгүй зүйлүүд байсан байгаа байхгүй. За тэгэхээр зүгээр яг харьцуулаад хэлэхэд бол ийм зүйл байгаа даа. Монголд ч гэсэн эртний анхны төрт улсад хүннэг үед бас инх ургийн гэрээ явж ирсэн. За энэ гэрээ бол те мэдээж саяны одоо Рамзес Кетешийн дайнд оролцсон энэ дайнд бол хинч ялаагүй гэдэг зүйл гарч иж байгаа те. За хоёулаа хамтран ажиллагчаа танилцуулах уу. За тэгээ. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар манай On Time-ийн хамт олон маань ивент тэтгэж археологийн нэвтрүүлгээс хүмүүс төрөх энэ үйлсд маань нэмэр болж байдаг. Тэгэхээр худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах On Time технологи хүнсний дэлгүүр худалдаа эрхлэгчдэд зориулсан кассийн програм, кассийн тоног төхөөрөмж мөн М банктай хамтран шинтгэл багтай банкны карт уншигч эргэлтийн хөрөнгийн зээлийг онлайнаар олгох ийм үйлчлэгийг үзүүлж байдаг. Тэгээ онлайнаар гээл те амар хэлбэр одоо хамгийн инновацлог одоо ийм үйлчлэгээнүүдийг үзүүлж байгаамаа. За тэгэхээр On Time-ийн гол онцлог бол хэрэглэгчдийнхээ өдөр тутмын үйл ажиллагааг нарийн судалж тэдний хэрэгцээнд бүрэн нийцсэн бүтээгдэхүүн үйлчлэгийг санал болгодогоор бусдаас ялгардаг. За On Time-ийн програмыг Монгол орнд даяар байдаг 6 болон 8 нэрийн хүнсний дэлгүүрүүдийн 50% нь буюу 2 дэлгүүр тутмын нэг нь ашигладаг. За тийм учраас одоо тэр их хэмжээний тэ дата цуглаж байгаа тэндээсээ одоо бүх асуудлаа маш сайн нарийн харж чадж байгаа гэсэн. За On Time-ийн сүүлийн 6 сар хэрэгжилж байгаа бол 100 хүртэлх сая төгрөгийн зээлийг ямар ч материал бүрдүүлэхгүй банкнд очихгүйгээр байгаа газраасаа M-Business аппликейшнаар авах боломжтой. Мөн одоо энэ аппликейшнаасаа шимтгэл багтай банкны карт уншигчаа одоо мөн л одоо захиалаад байгаа газараа хөргүүлээд авах боломжтой. Тэгэхээр та хараахан одоо On Time кассийн програмыг хэрэглэж болж амжаагүй бол On Time гэсэн Facebook хуудас чатчээр танд одоо хэрэгтэй бүх мэдээллийг явуулчихна. За ирж уулзахаар бол Central Tower-ын 708 тот гэж байгаа Сүхбаатар 4 8 дугаар хараа гэдэг те. За холбогдох хуцсны дугаар 77 77 34 44 гэсэн байна. За ингээд шинжлэх ухааны танин мэдхүйг дэмжиж хамтарч ажиллаж байгаа On Time технологийнхаа хамт олонд их баярлалаа. За баярлалаа.
За тэгэхээр Кэдэшийн тулаанд хинч ялаагүй гэж байгаа тийм. Гэтэ ялаагүй боловч энд нөө түүхэнд хэрхэн яаж тэмдэглэж үлдээсэн гэдэг нь их онцлогтой байгаа байхгүй юу? Энэ юу гэхээр 2 дугаар Рамсес өөрөө төрүүлж хөдөлж эхэлсэн гэсэн санаа хэлэх гээд байгаа юм. Энэ юу гэхээр 2 дугаар Рамсес өөрийгөө бол ялах чимээ зарлаж сүр хүч бүхий тий одоо ингээ эр бэр суу бэлэг ингээд энэ зүйлээ ингээд мөнхөд зарлан тунхаглахаар сүмүүд байгуулан ханан дээр нь тулааны үйл явдлыг дүрслэн мөнхөлсний нэг нь Абу Симпл байсан байгаа байхгүй юу? За Эртний Египтийн уран барилгын хэв маягийг шингээсэн, хаднаас сийлсэн сийлэн бүтээсэн их сүмийн 33 м өргөн, 20-21 м орчим өндөр авраг гэд нүүрэн хэсэгт нь болохоор Рамсесийг 4 төрхөөр нь сийлэн мөнхөлсөн байдаг. За авраг 4 хөшөөний хөл орчимд нь түүний ээж, эхнэрүүд, хүүхдүүдийг нь илэрхийлсэн жижиг хэмжээтэй баримлууд байх бөгөөд энэ нь фараоныг игэл хүнээс дээгүр бурханлаг оршихуй гэдгийг нь онцлон харуулж байгаа хэрэг байгаа. За их сүм дотроо бол 60-аас 65 м урт талбайтай. Сүмийн гол танхимыг шударга ёсны бурхан Осирисийн дүрстэй багнуудаар чимэглэсэн бөгөөд ханаар нь Кэдэшийн тулдааны үйл явдлыг дүрслэн сийлсэн байдаг. Дайсныг бут цохиж буй хаан, хүчрхэг цэрэг ирч хүчтэй одоо цэрэг ирс, олзны хүмүүс тахил үргэх үйл явдлыг уран нарийнаар сийлэн үлдээсэн байдаг. Сүмийн гол хэсэгт бол Ра буюу одоо хорох Амун, Птах гэх одоо 3 бурхан мөн Рамсесийн баримл бий. Хамгийн гайхалтай нь жилд 2 удаа 10 дугаар сарын 22 болон 2 дугаар сарын 22-ны энэ өглөөний 6 цагт нарны гэрэл 65 м урт хонглыг ингээ гитлэн хаалганы урт байрлах 4 бурханы дүрийг гэрэлтүүлдэг. Ингээ яг ингээ гарч ирээ те. За Амон болон Ра одоо гэд Араб бурхны баримлд нарны гэрэл 6 минут тусдаг болвол төвд нь байрлах Рамсесийн баримлд 12 минут тусдаг байгаа байхгүй. Нарны бурхнаас удаан хугацаар тусдаг. Гэл ингээд тусаж байгаа. Тэгэхээр Рамсес болвол хинбэ гэдгийг энд ингээд давхар харуулад байна шүү дээ. За тэгээд доод ертөнцийн бурхан буюу Птах За энэ доод ертөнцийн бурхан байхгүй. За энд бол баримл бол нар тусдаггүй ингээд сүүдэрт үлддэг гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол угаасаа л доод ертөнц гэдгийг нь давхар харуулад өгч байна Ямар лаг нарыг ашигласан байна вэ? За тэгэхээр 3 бурхныг нар гэрэлдүүлэх энэ 2 өдөр бол Рамсесийн төрсөн өдөр болон хаан ширээнд суусан өдөр гэж таамагладаг. Тэрийг тэгж тааруулсан гэж үзэж байгаа байхгүй. Тэгэхээр Абу Симплийг барьсан хүмүүс уран барилгын гайхалтай нарийн тооцоол хийж чаддаг одоо орны өндөр мэдлэгтэй шашинд гүн итгэгч хүмүүс байсан байж таарах гэдэг. Яаж тэр сүмийг яг тэр Рамсесийн хөшөөн дээр 12 минут тэр бусад одоо 2 бурхан дээр нэгэд 6 минут байгаад тэр газар доорх тэр бурхан хөшөө тусахгүй гэдгийг нь тооцоолж үзэж байгаа шүү дээ. Энэ чинь одоо тусахгүй байгаа шүү дээ. Тэгэхээр одоо манай нөгөө хасаа бэлгүүнөө хоёр л юм шиг байгаа юм. Энийг барьсан хүмүүс орчин цагт бол та баг сүмд нь харагдах байдал бол сүр барааны хувьд бол арай дарууч, утга агуулга, бэлэгдийн хувьд онцгой. Төрөнд үрдчлэн энэ сүмийг Рамсес хайрт хатан Нефертарид болон хайр гоо сайхны бурхан хатуур зориулан босгосон юм. За нүүрэн хэсэг нь ойролцоогоор 28 м өргөн, 12 м орчим өндөр бөгөөд энэ 6 аврах хөшөө байрладаг. Аврах 6 хөшөө байрлаж байгаа. Тэгээ их сүмийн нүүрэн хэсэгт Рамсесийг аврах томоор эхнэр хүүхдүүдийг нь хөлийн хэсэгт жижиг хэмжээтэй сийлсэн байдаг бол бага сүмийн нүүрэн хэсэгт Рамсес Нефертари хоёрыг ижил төвшөнд адил өндөртөөгөөр сийлжээ гэж байгаа байхгүй. За энэ юу гэсэн үг вэ гэхээр миний их хатан Нефертари болвол надтай энэ зэрэг зүгс төвшний хүн шүү гэдэг одоо агуу хайр гэдэг бол юу вэ гэдгийг харуулж байгаа байхгүй. За тэгэхээр миний нөгөө нэвтрүүлгийн ихэнд хэлсэнчлэн Монгол дахь одоо 13 дахь зууны үеийн Монгол хаадууд ялангуяа одоо Иран дахь Монгол хаант улс гэж байна, Хүлээгүй хаант улс гэж нэрлэдэг, Ил хаант улс гэж нэрлэдэг байгаа. За энэ дээр бол одоо Судрын чуулган гэдэг Рашид Аддины бичсэн ном байгаа тэрний одоо хавцны зурган дээр нь бол яг Монгол хатад бол хаттай ингээд нэг зэрэгцээ суудсан, ингээд хатнаа ингээд инхрийлсэн, хайрлсан ийм зургууд байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ гэсэн одоо яг Рамсесийг судалж байхад бол энд бас яг ингээ харагдаад байгаа юм Яг ижилт энэ яг ижил төвшний гэж илтгэж байна гэж ойлгогдоод байна. За тэгээд энэ яг өөрөө ямар санаатай вэ гэхээр хаан хатан хоёрыг энэ зэрэгцүүлэн сийлсэн тохиолдол Египтийн түүхэнд ховор бөгөөд баг сүмийн энэ баримлууд Нефертари хатны онцгой байр суурь хааны хайр хүндэтгэлийг тод том руу харуулж байгаа хэрэгээ. За баг сүмийн дотор баган тахим, ханын зургууд бий.
Гэхдээ дүрсэлсэн зураг нь их сүмийнхээс өөр. Энд Нефертари хатныг бурхан одоо хатуурын ивэлд ор хөгжим тохилж тахил өргөж буйгаар дүрсэлсэн байдаг. Рамзес Нефертари хоёрын хайрын түүх болвол их онцгой. За энд яг юу гэж хэлэх вэ гэхээр Рамзес бусад фараонуудын адил олон хатантай, олон хүүхэдтэй байсан. Гэхдээ албан ёсны анхных нь эхнэр нь бол Нефертари байхгүй юу? За тэгээд ер нь бол Нефертари Мирамут гэдэг одоо ингээд түүний анхны хатан байгаа зогсохгүй мэрэгэн ухаан эрдэм боловсролоороо хааныхаач ард түмнийхээс сэтгэлийг татаж хайрыг нь булаасан нэгэн байсан. За Фи буюу тухайн үеийн Египтийн нийслэлд сурвалжит айлын охин байсан гэдэг. Нефертари гэдэг нэр нь 18 дугаар ургийнхны Яхмос Нефертари гэдэг хатны нэрээс улбаатай гэж үздэг судлаачд бас байдаг. За Рамзесийн угсааных нь нийл мөрний хөндийгөөс гаралтай тул нийслэлийн язгууртан нөлөө бүхий гэр бүлтэй ураг барилдах нь цаанаасаа бодлогын чанартай ард олноо одоо захирах гэсэн энэ бодлого бас давхар үйлчилж байгаа. За ийм одоо гэрэлт байсан гэж үздэг. Тэр хоёр Рамзесийг хаан ширээн дүрмжлэхдгээс өмнө гэрэлсэн. Бие биедээ хайртай дундаасаа 8 хүүхэдтэй хос байсан баг. Хоорно дундаасаа тий. За тэгэхээр Рамзес хэдэн настайдаа хаан ширээн цуусан 16 настайдаа. Тэгэхээр энэ хоёр бол 15 16 наснда гэрэлсэн байх тий гэж ер нь бол тий бодож байгаа шүү. За Нефертари хатан маш ухаалаг, боловсралтай, дипломат ёсонд ч нөлөөтөө төрийн ажилд гар бие оролцдог хүн байсан гэлцдэг. Жишээлбэл тэр Хет улсын хатан Путухепетта загтлаар харилцаж хоёр улсынхаа найрсаг харилцаанд хувь нэмрээ оруулдаг байсан түүхтэй. За Рамзес 6 хатан 10 хэдэн татвар эмтэй. Тэдгээрээс дүрсэн 100 орчим хүүхэдтэй байсан гэж үздэг. За гэтэл энэ бол яг албан ёсны бас тоо баримт бол биш. Бас орчин цагийн судалгаагаар Рамзесийг одоо тэгээ 2 дугаар Рамзес шүү дээ тий. За Нефертари, Исанто, Перед гэх мэтлэнгээр ингээд 3 хатных нь нэр нь мэдэгдээд байгаа юм. За ингээд татвар эмс нийлсэн 200 орчим эхнэр татвар эмстэй гэж яриад байдаг. 200 орчим. Тий. Бас хүүхэд тий одоо ингээд хүүхэд бол ханхүү одоо ингээд амун хээр Хевсеп гээд Рамзес гэж байгаа байхгүй. За энэ нь бол ханхүүний. За гих мэтлэнгээр одоо ингээд одоо саяны тэр 6 одоо ингээд 3 хатан нэгдэж байгаа шүү дээ. Тэрнээс гадна энэ татвар эмсүүдийн нэр оролцоод ер нь 45 хүүгэн байсан гэж үздэг байгаа. Тэгэхээр энэ 100 орчим хүүхэдтэй байсан, 200 орчим хүүхэдтэй байсан, тэр бүвэл тэрнээс ч их хүүхэдтэй байсан гэдэг тийм. Магадгүй Рамзес 2 дугаар Рамзесыг хэдэн хүүхэдтэй гэдгийг бас тогтоох боломжгүй ч байж магадгүй. Яг гэвэл тэр олон татвар эмнээс төрсэн хүүхдүүдийг тийм гих мэтлэнгээр их сонирхолтой. Гэхдээ энэ олон хатад дундаасаа Нефертари хатанда хамгийн үнэнч хайртай байсан. Зөвхөн ганцхан тэр хатандаа л зориулж тийм сүм хийд босгосон гэж үзэж байгаа байхгүй. Тэгэхээр одоо бидрийг нөгөө Египтэд аялаар явж байхад яг нөгөө нэг бидрид одоо нэг гайд хийсэн тий одоо хөтөж байгаа штэ. За энэ хүн бол мэдээж энэ хүний одоо ярьж байгаа бол яг бодит тоо баримт бол биш л тий. Рамзес 2 дугаар Рамзесыг бол Бух Рамзес гэдэг байсан юм аа гэл тий. Тэгээ манай хөтөж өөр бол би бол Рамзес тий. Египтийн хүн амын дийлэнх нь Рамзесийн удам гэл ингэж ярьдаг гэсэн тий. Тэр утгаараа юм шүү. Бух Рамзес гэж ингэж нэрлээд байдаг байсан гэл. Яг манай хөтөч маань айгүй олон зүйлүүд ярьж өгсөн. Гэхдээ зарим нь бас ингээд яг тухайн улсынхаа одоо ингээд өөрийнхөө ингээд нөгөө зүйлийг ярьж байгаа учраас бидрийг бол цав цагаан цаас гэдэг ч юм уу тэгээ нэг өөрөө ингээ амар гоё тайлбарлахтаа хүн татах гэж яриад байдаг болохоор зарим зүйлүүд нь бас нэг жоохон дэгсдүүлсэн маягаар яриад байсан. Ер нь бол тий Бух Рамзес гэсэн дээр багшаа надад яг өндөө бас ингэ санагдаж л да биш нэг амьтын ертөнцийн хөтлөгч тий тэгвэл амьтдын одоо тий тэр аймагт одоо хүртэл энэ бол маш их тоохгүй ер нь л тий. Тэгэхээр одоо хүн гэдэг бол бас яг л одоо нийгэм соёл тогтоог өөрсдийнхөө байхтаа бас тий иймэрхүү амьдралын хэв маягийг бас сонгож болох хэмжээнд хүртэл байсан юм байна гэдгийг нэгэн жишээ гэх юм уу да. Яг үнэ. Тэгэд манай гайч бас хэлээд байгаа маа. Нөгөө бидрийг нөгөө манай баг болохоор аялын баг чинь 2 хуваагдсан аахгүй. 2 хөтөч 2 өөр хөтөчээр. Тэгсэн чинь манай хөтөч болохоор тэгж байгаа. Рамзес гэдэг баг манайх. Тэгээ Рамзес гэж орилонгууд хаанаас ч хамаагүй ингээ те бид нар хайгаад ингээ өөрсдийгөө за манайхыг дуудаж ийн гэдэл ингээ болдог. За ийм бас гоё аял байсан шүү нэрээ. За тэгээд мэдээж их хайр, ялалт, сүр хүчийн дурсгал те хоёр аврах сүмийн барилгын ажил нийтийн тооллын өмнөх 264-өөс нийтийн тооллын өмнөх 1200
44 он хүртэл үргэлжилж байгаа 20 жил үргэлжилсэн байгаа байхгүй. За тэгээ энэ бол мэдээж 20 жилийн хугацаанд те хаднаас шууд сийлж бүтээсэн асар их хөдөлмөр нарийн төлөвлөлт шаардсан энэ бүтээн байгуулалт эрт цагт амунд ивээгдсэн Рамсесийн сүм хэмээн нэрлэдэг байсан байна. За тэгтэл одоо ингээд Рамсес өөрөө те яг хэд насалсан бэ? Хэдэн жил хаан ширээнд суусан бэ гэдэг зүйлийг яриад байгаа. Сая 16 наснда хаан ширээнд суусан гэж ярьж байгаа. Тэгтэл 66 жил хаанчилсан хүн байгаа байхгүй. Тэгээ Рамсес бол яг энэ 66 жил хаанчлах энэ үйл явцтай бол яг Египтийнхаа тэр улсыг улсынхаа хүч чадлыг бэхжүүлж мандуусны эцэст нийтийн тооллын өмнөх 1213 оны 6 сарын 27-ны өдөр 82 настайдаа өөрийнхөө нөө Пи Рамсес гэх хоттой нас барсан байдаг. Тэгээд Рамсесийг нас барсны дараа бол түүнийг яг нэг одоо бол монхны нь олчихсон тий. За тэгээд тэндээс нэг шинжилгээ хийгээд үзсэн чинь 2 дугаар Рамсес бол ийм одоо нөө ханиад хүрэхэр чинь өрөвсөл ихтэй. Маш их өрөвсөл ихтэй хүн байсан байна. Мэдээж нас биетэй учраас нөө дөрөтчсэн хүн болохоор бас нэг тийм байж болох юм тий. Тэгээд нуруу их өвддөг байсан хүн байна гэдгийг нь гаргаж ирсэн байгаа юм. Тэгээд цаг хугацааны уртад гадны довтлогоо дотоодын зөрчлийн улмаас ч ингээд Египт гүр мөхсөн тий. Мэдээж ингээд явсаар хагаад. За тэгээ ингээд Ромын эзэнт гүрний нэгэн хэсэг болсон. За тэгээ агуу хааны сүрх хүч, нэр хүнд, хайр сэтгэл, хүндэтгэлийн бэлэгдэл болсон Абу Симпл элсэнд дарагдаж мартагдаад 19-р зууны ихэнх хүртэл энэ газар эзгүй зилүүд ингээ хэвээр үлдсэн байгаа байхгүй. За ингээд 1813 онд Швейцарын судлаач Йохан Людвиг Бурхард гэдэг хүн бол анх энэ их баг сүмийн оройг олж харснаар Абу Симплийн одоо шинэ орчин цагийн түүх эхэлсэн байгаа юм. За Бурхард бол элсэн манхан дундуур уруудан буухта хадан цийлсэн асар том хөшөөнүүдийг харсан тухайга хожим гайхширан тэмдэглэсэн байдаг. Мэдээж ч тий нэг хүн ингээл гэлсэн зүйлээр ингээл яваалтай хайгаал явж исэн чинь тэн зүгээр ингээд орой хэсэг нь харагдаж байгаа. Тэгээд орой хэсэг нь харагдангуут нь за энэ яг мөн байна гэд ингээд үзэхэр чинь бүр янзын гоё мэдрэмж өстэй тий. За тэгээд хожим Британий судлаач Уильям Джон Бинкс болон Францын консул асан Бердино Дерветти гэдэг хүн нар тий уг газрыг судлах орлого хийсэн ч илс ихтэй орон нутгийн нөхцөл хүндрэлтэй байсан тул бүрэн малтаж чадалгүй буцан төгтөө. За ингээд 1816 оны намар 9-р сарын эхээр Итали судлаач Жованни Балзони Абу Симплийн тухай сураг сонцоод гээд ийш зорин ирсэн. За элснээс цухын гарсан авраг том толгоон дүрсний бүдэг бадаг таамгаар ирсэн Балзони нутгийн иргэдийг өдрийн 2 ширхэг зоосоор хөлсөлж малтгаа эхлүүлсэн байгаа юм. За ингээд их сүмийн нүүрэн хэсгийн том барилгуудын мөр хүртэл одоо ингээд мөрөн хүртэл гэсэн үг байхгүй юу? Мөрөн хүртэл одоо ингээд эснээс ухаж гаргаад цаашаага өөрийнх нь зоосон дууссан. За ингээд арга буюу буцсан Балзони жилийн дараа Египтийн консул генерал Хенри Салтын дэмжлэгтэйгээр Абу Симплд буцан ирж 7 хүний баг 22 өдрийн турш малтаж их сүмийн хаалгыг нээсэн байдаг. Тэгээд Балзоны дараа бол Банкес хэмээх судлаачийн гэр бүл Абу Симплийн анхны томоохон судалгаанд хөрөнгө хаяж их сүмийн дүрс бичээсийг баримжуулсан түүхтэй. За улмаар Францын эрдэмтэн Жан-Франсуа Шамполн гэдэг Шамполн. За энэ хүн бол одоо ингээ Египт судлал бол маш том нөлөө оруулсан хүн байгаа байхгүй. За энэ юу гэсэн үг вэ гэхээр нэг хэсэг бол Египтийн тэр бичиг үсгийг тайлж уншиж чадахгүй байсан энэ хүн тэр бичиг үсгийг тайлж уншсан. За тэгэхээр саяны тэр Абу Симпл бол яг ямар зориулттай сүмээ гэдгийг тодорхой болгох. Бусад одоо энэ Египт судлалд маш том нөлөө оруулсан байгаа байхгүй. Тэр бүхэл одоо ингээ янз янзын зүйлс сонсогдоод байдаг шүү дээ. Жишээ нь Египтийн одоо тэр эрүүл мэндийн салбар яаж хөгжсөн бэ? Тэнд одоо мэс засал хийж исэн арга барилууд хүртэл гарч ирдэг. Энэ бүх зүйлийг одоо ингээд саяны одоо энэ Жан-Франсуа Шамполн энэний одоо ингээд тайлж уншсан бичгээр ингэж илүү их тайлаад байгаа. Ер нь бол Египт судлалд маш том хувь нэмэр оруулсан байгаа байхгүй. Тэгээ энэ хүн бол Египт судлалыг тайлж бичиж тэр бичгийг тайлж уншихтаа болвол за яг ингээд нэг одоо христийн шашинтай болсон гээд тэр одоо үндэстэн угсаатны одоо ингээд хэл бичгийг бас нэлээд ашигласан гэж үзээд байдаг. За тэгээ ер нь тэр дүрс бичиг хоёрыг ингээд тайлж уншиж байгаа тэр үйл явдлууд бол ингээд жишээ нь нэг хааны бунхан байлаа гэж одоо тэр авс байлаа шүү дээ. Авсны гадналд нэгтлэн ингээд зураг байгаа, нөгөө талд бичиг байгаа шүү дээ. Тэр хоёр хоёулаа бичиг байгаа байхгүй.
зурган ч гэсэн. Тий, зурган ч гэсэн бичиг байдаг, үг байдаг гэх тээ. Тэгээ одоо хүртэл тайлдаг зөндөө бичиг үсэг байдаг. Тэрийг харин тайлахын тулд одоо маш олон жилийн тий нөгөө нэг сурсан мэдсэн эрдэм мэдл шаардлагатай л болно л та. Тийм бол одоо судлагддаг байх. Хоёулаа нэвтрүүлгийн хамтран ажиллагчид хэлцүүлээд өргөжлүүлье. Манай Од мөндрийн манай алтан гишүүд бидэнтэй одоо тий Од мөндөр гэдэг цуг одоо байгуулагдсанаас хойш ингэж хамт байгаа. Тэгэхээр шинжлэх ухааны танин мэдхийн Од мөндөр цугийн маань хамт олон 2025 оны 8 дугаар сарын 1-ээс 26 оны 7 дугаар сарын 1-ний хүртэл уран бүтээлийнхаа 1 жилийн хугацаанд одоо нийтдээ одоо 1000 гаруй шинжлэх ухааны танин мэдхийн нэвтрүүлгүүдийг та бүхэндээ хүргэж одоо ингэж ажиллаж байна. За бас 24-өөс 25 оны хувьд ч гэсэн тий бид бүхэн маш амжилттай ингээ өнгөрсөн. Тэгэхээр энэ бүгдэд бол одоо алтан гишүүдийн маань одоо хувь нэмэр маш одоо тий ус агаар шиг гэдэг шиг ингэж хэрэгтэй байдаг. Тэгэхээр бидний бүх нэвтрүүлгүүд бол YouTube дээр үнэгүй орж байгаа. Үн төлбөрөөгөө та бүхэн ороод үзэж мэдээж болно. Харин одоо бас зарим хүмүүс маань тий та наатайгаа одоо битгий зогсоогооч ямар ингэж Монгол улсынхаа ирээдүйд те гэрэлтэй гэгээтэй болгож байгаа юм үйл ажиллагааг чинь дэмжмээр байна гэд. Тэг бид нар одоо нэг мэрэгэн санаа олсон нь Facebook дээр энэ хүмүүсээ нэг группт оруулаад ерөөсөө нэг нэвтрүүлгээ 90 төгрөгөөр үнэлэнгүүтээ одоо 1000 нэвтрүүлгээ 100,000 төгрөг гэсэн юм аа. Тэгээд одоо энэ хүмүүсийн дэмжлэг бол одоо яалтчгүй одоо бидний одоо ажлыг бид нар ч одоо бас 10 хэдүүлээч байлаа одоо ч 30 хэдүүлээ болчлаа те бүгдээрээ одоо бас нөгөө цалин мөнгөтэй ингэж ажилтдаг учраас яалчгүй л энэ маш чухал байдаг юм аа. Тэгэхээр алтан гишүүн болсноор одоо лайв нэвтрүүлгүүдийг шууд үзэж байна. За бид нартай одоо Од мөндрийн төрсөн өдрөө гээд хамт 300 гаруй хүн хамт тэмдэглэсэн тийм маш гайхалтай үзэж бас болсон. За нэмэх нь одоо Од мөндрийн аялал гээд бид нар чинь ингээ өөрсдийнхөө танин мэдхүйгээ яриад байгаа энэ газруудаараа аль болох бас тийм алтан гишүүтэйгээ ингэж хамт аялаад өөрсдөө бас тайлбарлаад явсан. Тэгээ одоо ингээ ярьж байгаа зүйлүүдийг ингээд бас тийм үзээд харцсан ч юм уу байгаа учраас одоо маш ингээд гоё байдаг л та. За та бүхэн маань тэгээд одоо алтан гишүүн болж амжаагүй дотроо бас бидний дэмжчихийн сан гэж одоо магадгүй те бодож явдаг бол өнөөдөр ч гэсэн алтан гишүүн болох боломжтой юм аа. Тэгэхээр Худалдаа хөгжлийн банкны 94,000 4191 тэгдөрөв 518 гэсэн Од мөндөр танин мэдхийн сувг эзэмшигчтэй данс руу 100,000 төгрөгийг Facebook нэр болон утасны дугаараа бичээд ингээд шилжүүлэхийн тэгээ манайхаас тантай эргэж холбогдоод ингээд алтан гишүүн гэсэн хаалттай группт ингээд оруулдаг юм аа. Тэгээ зарим хүмүүс маань нөгөө амжилт хүсээ энэ төргээд бичсэн тэгээ эргэж нөгөө олох биднэрт ямарч боломж өгдөг учраас та бүхэн утасны дугаараа бичгээ бас битгий мартаарай гэж хүсэж байна. За ингээд одоо археологийн нууцуд гэдэг дэлхийн хамгийн алдартай археологуудыг одоо хүн бүрийн бас те заавал мэдэх ёстойгоо хэлчихэж бараг буруутахааргүй одоо эдгээр нэвтрүүлгүүдийг маань ингэж дэмжиж ажиллаж байгаа байгууллагуудтай болон та үд сонсож байгаа та бүхэндээ ч гэсэн их баярлж байдаг шүү. За алтан гишүүдэд баярлалаа. За алтан гишүүдтэй баярлалаа. Манай Од мөндрийнхэн чинь ер нь алтан гишүүдэд яаж нөө кэр хийх вэ те юу зохион байгуулах вэ гэл ингээл хоорондоо дандаа ярьж идэг шүү. Нууц задлахад те. За ийхүү Абу Симпл дэлхийн соёлын үеийн жагсаалтанд багтаад те эртний Египтийн түүх, архитектур, урлагийн үнэт олдврын дэлхийд таниулах их сурвалж болсон байгаа байхгүй. За ярианыхын дөрвчлэн Абу Симплийг нүүлгэж байсан гэд ярьсан те. За цагийг эзэлсэн их хааны сүмийг нүүлгэсэн түүх шин цагийн үлгэр домог гэлтэй юм байгаа байхгүй. Энэ юу гэхээр мэдээж энэ том уулыг чинь нүүлгэх гээд байна шүү дээ. Тэгэхэд энийг тухайн үед эсвэл сая 1800 оны үед анх нээж олсон мөртлөө нүүлгэсэн тухай юм ярих гэдэг. Тэгэхээр энэ бол мэдээж 20 дугаар зууны үйл явдал байхгүй. За 1950 оноос 1960 оны үед Египт те гэдэг Египтэд ингээд Авсаны далан хэмээх эдийн засаг улс төрийн нөлөө бүхий төслийг хэрэгжүүлэхээр болсон байгаа. За тэгээд эргээ халин үерлэхдээ олон хүний амийг авдаг, асар их хохирол учруулдаг, нийл мөрний урсгалыг зөөлөх нь энэ дал нь цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, тариалангийн талбайг усаар хангах, нөхцөлөгч бүрдүүлэх боломжтойсэн байгаа байхгүй. Гэвч далангийн ард асар том нуур үүсэх тул эртний нүүбийн олон дурсгалыг тэр дундаа Абу Симплигч живүүлэх эрсдэлтэй байсан. Тэгээд Египтийн түүх, шашин соёлын хамгийн агуу дурсгалуудын нэг Абу Симплиг живүүлэх гэдэг чинь живүүлж болохгүй шүү дээ. Боломжгүй байхгүй тий. Тэгээ одоо далангаа барих уу, Абу Симплиг аварж үлдэх үү, хэвээр нь үлдээх үү гэдэг асуудал явчихж байгаа байхгүй. За ингээд Египтийн засгийн газар ЮНЕСКОд хандаж дэлхийн нийтэд хандан нүүбийн дурсгалуудыг аврах олон улсын аяныг эхлүүлсэн. ЮНЕСКО тусгай комисс байгуулж ерөнхий захирал зөвлөдөх хорооны дарга 3 мэргэжилтний хамтаар Абу Симплиг нүүлгэх арга сэтэх болсон байгаа. За Абу Симплиг аврах ажиллагаа 1964-өөс 1968 онд үргэлжилж Бурхан ухаанд инженерүүд, гарамгай археологчид,
уран гарт архитектурууд дэлхийн олон орноос цугларч аврах сүмүүдийг нүүлгэсэн. Сүмийг бүхэлд нь өргөөд өөр тийш зөөчих ямар ч боломжгүй. Мэдээж хаднаас сийлэн барьсан хэдэн мянган тонн жинтэй аврах байгууламжийг хэрхэн яаж зөөх вэ? Хичнээн 20 дугаар зуунд гэсэн энд техник технологийн хувьд одоо ч боломжгүй те. Тэгээд хамгийн аюул багтаа бодиттой арга бол байгууламжийг хэсэгчлэн тайрч зөөгөөд нэг шин байршилд угсрах байдал байгаа байхгүй. За ингийн тулд сүмийн дүрслэлийг 1 см-ийн ч зөрүүгүй нарийн хэмжиж зураглал тэмдэглэгээ хийгээд ойролцоогоор 20-30 тонн жинтэй 3-5 метрийн хэмжээтэй 1000 гаруй чулуун блок болгон хөрөөдөн зүссэн. За энэ ажлыг хийхдээ сийлбэр, дүрс, баримлуудыг нүүр царай гэмтээхгүй байхад онцгой анхаарч зарим хэсгийг нь бүр миллиметрийн наривчлалтаагаар салгасан байдаг. Дараа нь эдгээр блокийг анхны байршлаас ойролцоогоор 65 м өндөр 200 орчим метрийн зайд урьдчилан бэлтгэсэн талбай руу зөөвөрлөж яг анхны байрлал чиглэлтэй налууг нь алдагдуулахгүйгээр дахин угсарсан байдаг. 20 давхар байсан шиг. Тэгээ нөгөө байгаа газараа байх нь илүү ач холбогдол үн цэнтэй шүү дээ тий. Археологийн дурсгал яг байгаа байдлаасаа хөдлөөл яг шинжлэх ухааны үн цэн нь өөрөө 50% унтдаг. Яалчгүй байдалд орж дээ л. Гэхдээ энэ бол яалчгүй байдал байгаа байхгүй. Яг л манад намайг оюутан байхад л манай багш нар яг тэгж л заасан. Археологийн дурсгал түүх соёлын дурсгал бол яг тухайн байдалтай байж ижил бүх юм байна. Зүгээр нэг хүн зүгээр хөдөө хээр явж байгаад нэг зүйл оллоо гэж тэрийг байрнаас нь хөдөлгөх тэнд нь байж байгаад мэдээлэл авах хоёр чинь шал өөр гэж байгаа байхгүй тий. За тэгээ хамгийн гайхамшигтай нь жилдээ 2 удаа сүмд тусдаг нарны мөнөөх ид чидийн гимээр тусгал энэхүү нүүдлийн дараач өөрчлөгдөөгүй гэдэг. Тэгээ яг таарсан. Нүүлгсэн сүмүүдийн анхны төрхийг харагдцыг нь хадгалж үлдэхийн тулд бетоноор бөмбөр бүтэц цутгаад түүн дээр байгалийн хад чулуугаар бүрсэн байдаг. Анхных нь суурин дээр гэсэн үг шүү дээ. За Абу Симплийг нүүлгэн угсрах ажил 1968 онд Польшийн Варшавын их сургуулийн дундад тэнгисийн археологийн төвийн археологч Казимеж Михайловскийн удирдлагын доор дуусгасан гэж байгаа. За ингэж л Агуу Симпл нүүсэн гэдэг утга санаа гарч иж байгаа. За энэ хугацаанд Асуан далан барих ажил үргэлжилсээр байсан бол хуучин сүмийн эргэн тойронд голоос хамгаалах хан хүртэл барьж байгуулсан байдаг. Абу Симплийг нүүлгэсэн нь зүгээр нэг техникийн ажил төдий биш бай. Эртний соёл, түүхийн үеийг нандинах, хамгаалж үлдэхэд арга хизээд байдгийг батлан харуулах энэ зэрэгцээ уран барилгачид, инженерүүд, археологчид, эрх баригчид иргэд нэгэн зорилгодоор нэгдэж чадахын жишээ болсон байдаг. Абу Симплийн сүмийг хамгаалах гол үүргийг одоо Египтийн засгийн газар соёлын өвийн яам гүйцэтгэдэг. Тэд археологийн маллага, сэргээн засварлах ажил, музейн үйл ажиллагааг хариуцсан зохицуулахын зэрэгцээ нандин дурсгал болох баримлууд ханийн зургуудыг сэргээн засварласаар хамгаалсаар байгаа. За Амунд ивэгцэн Рамсес хайрт хатан Нефертари хоёрын ариун дурсгалд ийхүү хэдэн мянган нэг туулан бүр буйраас сэлгсэн ч өнөөхөр сүндэрлсээр буй бөгөөд Египтэд очиж аялж байгаа хүн болгоны зүрх сэтгэлийг татсан ийм дурсгал байдаг. Үнэхээр ярахан юм аа. Тэгээд миний хувьд бол бас маш их өвөрмөц мэдээлэл боллоо. Тэгээд яг ингэж бас болт нүүлгэж байсан ийм жишээг анх удаа сонсож байгаа учраас их сонирхолтой байлаа. Тэгээд Марат багш маань их гоё нарийн деталь тайлбарлаж өгсөнд их баярлалаа. За нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр худалдан эрхлэгчдийн ухаалаг туслах онтой юм технологи болон Од мөндрийн алтан гишүүд ивент тэтгэж ажиллалаа. Нэвтрүүлэг НТV Од мөндөр радио 107 83.3 гэсэн хост телефоноор та бүхэндээ хүрлээ. Тэгээ студид Америк сургуулийн түүхийн багш Марат хаан, хөтлөгч Уран Чимэг хоёр ажиллалаа. Та хамтдаа байсан археологийн түүхийг сонирхон судалдаг, сонирхож эхэлж байгаа. Тэгээ археолог дуртай хэн бүхэн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд дараагийнхаа гайхалтай археологийн нууцаар эргэж уулзъя. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр
Шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаажлын банкны дансага 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сүгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.